За баярлалаа. Заал дундарлсан ч гэлээ сэтгэл нэлээд дүүрсэн тэм сайхан төгсгөл болж байна гэж би бодож байна. Яагаад гэвэл илүү их үр дүн бид нар хайж байна. За сумын газар сайдаа би нэг зүйл хэлэх гэсэн юм аа. Уул уурхай том төслүүдээ хөдөлгөё гэд та яриад хэлээд байна. Энэ зөв үү? Гэхдээ уул уурхай том төслөө хөдөлгөхөөр чинь Эрдэнэт шиг хот босохгүй байгаа байхгүй юу? Оронд нь энэ тэнд хаос босоод байгаа байхгүй юу? Энэ улсын чинь 36 мянган хүүхэд цэцэрлэгт орж чадахгүй үлдээд байгаа байхгүй юу? Зам тавилаа юугээр босговоо, үйлдвэр барилаа юугээр босговоо гэсэн чинь өр бонд зээл гэдэг байгаа байхгүй юу? Уул уурхайгаас орсон мөнгө хайцсан бэ гэхээр байхгүй болчиход байгаа. Нэг ёсондоо уул уурхайгаа ашигласан мөнгө чинь төрдөөж хэрэг болохгүй, түмэндээч хэрэг болохгүй байна. Тийм учраас өнөөдрийн сэдвд ирчихтэй үндсэн хуулийн 6-гийн 2-ыг хүндсэн асуудал болоод хувирж байгаа юм. Ингээд би нэг 3 санал хэлэх гээд байгаа юм. Бид нэг ийм имийг хиймээр байна. Ардсан үндсэн хуулиндаа таарсан боловсролын тогтолцоотой болгомоор байна. Ерөөсөө бид энэ хугацаанд хүнээ бэлдээгүй. Хүнээ бэлдээгүй учраас энэ тогтолцоонд ч таарсан хүн бий болохгүй байгаа юм. Сайн Монгол улсад хэрэгтэй сайн иргэн бий болох юм бол тэр сайн иргэндээ шинжлэх ухааны мэдлэг олгодог болмоор байна. Энэ бидний нэн тэргүүний энэ хуулийн зорилт байгаасаа гэж би бодож байна. Хоёрт нь гэвэл намаан цэвэрлэж чадаагүй улсууд төрөн эвдчих гээд байна. Тийм учраас намдаа оруулж ирж байгаа улсуудаа тэр шантаачтай оруулж ирдгүү хаалгыг энэ улс төрийн намын дарга нар дамаан их хурд судалтай намууд хийгээсэй гэж би бодож байна. Дээрэс нь идэж уугаа явж исэн хүмүүс их хурл руугаа ахиж орё гэдэг энэ он жилээ одоо болно штэ. Үр хөвгтөө үлдэх зөндөөл өв хөрөнгөтэй болсон. Одоо үлдсэнийг энэ ард түмний аз жаргалын төлөө үлдээвэл яасан бэ гэсэн санал байна. Хэрвээ энэ хоёр ажлын хэсэг үнэхээр эвэлдэггүй болвол надад гаргаж байгаа цорын ганц санал байна. Энэ бол үндсэн хуулийг хилэлцдэг тусгай багийг бий болгоо. Ерөөсөө тэр багт ямар нэгэн давуу хэрэг олгоод хэрэггүй. Өөр асуудал зөвхөн үндсэн хуулиар судалж хилэлцсээр байгаад хамгийн зөв вариантыг гаргаад тэгээд нийт ард түмнээсээ сонгогдсон төлөөллөөр сонгуулад үндсэн хуулийнхаа суурь зарчмыг өөрчлөө явдаг нэг ийм одоо тэрийг одоо юу гэдгийг юу гэж нэрлэдэг. Чингис хааныхаа хэлдгээр их хуралтай гэдэг юм уу, цэцдийн зөвл гэдэг юм уу? Ингээд бид явах юм бол ер нь зөв зэсг рүү явах юм байна. Бусдаар бол цогт гэрэл дарга шиг ингээд юм гаргаж ирээд ярих гэхээр 4 минутанд нь багтахгүй. Уг нь би гайгүй зэгцтэй ярьдаг хүн гэж өөрийгөө ойлгодог. Даа чинь минутанд нь юм амжуулж ярьж чадахгүй. Тийм учраас ажлын хэсгийн дэд хэсгт хэрвээ саналаа танилцуулах боломж байвал энэ ордны хаалгыг нэг үндсэн хууль хэлцэж байгаа энэ хугацаанд энэ намын дарга нарыг нэг орж гаргадаг эрх олгочих юм бол би их баярлах гээд байна. Бид нар орох гэж энэ чинь орд хэн нэгнээс заавал нэрэхгүй байх юм. Хэцүү юм. Тийм учраас Бямц цогт дарагт би тусгайлан энэ ажлын хэсгийн ерөнхий нарийн бичгийн дараагаар та ажиллаж байгаа тийм учраас Тийм учраас энэ хугацаанд улс төрийн намын дарга нарт энэ ордон руу ордог нэг 2-3 сарын эрх олж хэдэн сэтгүүлчдэд олгож болоод байгаа эрхийг биднэрт нэг олгож болох байл гэдэг. Бид нэр арай хүн аваад гонхноо шидчихгүй байлгүй. Тийм учраас боломж олгоорой гэж хүсэж байна. Баярлалаа.